Эцгээ бэлдэл A27. Хятад сурдаг хүүхдүүд байвал энэ бичлэгийг дуустал үзээрэй. Хичээлд хэрэгтэй үнгүү AI апууд мэдэж авцгаая. Юун түрүүнд уул нь 3 дахьад хичээлгүй байсан чинь хичээл нөхөд хичээлд олсон. Энэ цагаар автобусанд сууж байгаа очир айхтар гэдэг нэлээ. Гадаа бас бороо туслаа. Ингээд 2:30-аас 4:20 хооронд хичээлдээ суучаарсан. Уул нь тарчаад нэг газар л үе гэж бодсон чинь бороо ороод шууд харихаа шийдсэн. Тийшээ орж ирээгүй нэлээ удсан байлээ. Харж ирээд багийн ажилд материал цуглуулах ажилтаа болоод мэдээлэлээ цуглуулсан. Тэгээд гинэд бодлоо л тоо. Хятад сурж байгаа бол бид нар бүгдээрээ л адилхан оюутнууд штэ. Мэддэггүй нь мэдээд авах гээд өөрийнхөө бие даалт хийхдээ ашигладаг 6 аппликейшнаа санал болгоё. 5 нь бараг л ChatGPT-тэй төстэй. Нэг нь арай ондоо. Эхнийх нь аль дээр нэг рил дээрээ оруулж исэн. Хоёр дахь нь DeepSeek лог бодлого юм уу, код бичих, математикийн бодлого бодох чадвар нь айгүй өндөр, судалгаа, инженерчлэл тохиромжтой. Гурав дахь нь энэ бол үнэхээр хэрэгтэй аппликейшн. 大学搜题匠 Энэ аппликейшн руу тестийн ч юм уу, зураг дараад шууд явуулангууд хариуг нь гаргаж өгдөг. Ямар нэгэн тайлбартай нь явуулж өгдөг. Тэгээд өөр зөндөө хэрэглэх одоо чинь ном сурах бичих ч юм уу байгаа. Гэхдээ эдгээр нь бол төлбөртэй. Гэхдээ тестийн хариу ч юм уу, бодлогын хариу үнгүү гаргаж өгдөг. Дөрөвдөх нь 百度文库 энэ миний бие даалт хийхдээ хамгийн их ашигладаг нь бас энэгээр төлбөрөө төлөх юм бол PPT хийлгэж болдог. AI ашиглан бичвэр боловсруулдаг. Энэ ер нь бол төлбөртэй. Гэхдээ би таадаг яг төлбөргүй ашиглах зааврын зааж өгье. Ингээ ямаа бишэд явуулчлаа штэ. Бие даалтны чинь сэдв тим ийм гэж заасан өгөгдсөн тоогоор их чинь ингээд гараад ирнэ. Тэгэнгүүт заримдаа шууд үг солих гэж байгаа копидэж авч болдог. Заримдаа болонгууд шууд төлбөр нэхийгдээд байвал скриншот хийгээд тэрийгээ зурглуугаа ороод суулж авна гэж тавтах нь 元宝 Хятад бусад аппликейшнуудтайгаа сайн холбогдоод мэдээлэлээ цуглуулж өгдөг. Хамгийн сүүлийнх нь Kimi AI chatbot. Энэ хамгийн гоё нь 100 гаруй хуудас баримт уншаад хурангуулах чадамжтай. Судалгаа болон их хэмжээний текст уншихад тохиромжтой. Эдгээр аппликейшнуудыг хичээлдээ ашиглаарай гэж зөвлөе. Энэ хүртлүүлсэнд баярлалаа. Маргааш уулзъя. Бас нэрээ саяны аппликейшнуудыг ашиглаад начиг ингээд үнгүү хятад хэлээр зөвлөх боломжтой 那 шүү. 我们继续下一题吧。